За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Нээл тоорыг маань энэ удаагийн хүзэр дэлгээлт эхэлж байна. За энэ удаагийн хүзэр дэлгээлтээр энэ дараа 7 хоногт таны амьдрал ажилтай ямар хөө байхав тэр талаар үзэх болно. За хавар болсон 3 сарын дуусч байна. 4 сар эхэлж байна. Яг ядардаг сархины үе штэ. Миний Монголын ард түмэн би хагаа бодоорой хэмжээ томлоор хэсээд ганц хоёр ядаргааны туслах илгчээрээ бас нэг 100 айтайхан нэг гарч ороо савыг гэвэл хавартаа бас би хагаа бэлчүүлэх зөв шүү гэж та бүхэндээ зөвлөж байна. За ингээ юу байна? 3 хөзөр байна. 10 сэлэм заасны хатан. Тэгээд савааны боол гэдэг. Аль нь илүү нүдэнд чинь тусч байна? Тэрийгээ сонгоорой. Нөгөө талаас юу ба шүү? Хойн чинь коммент сектээр секундтэйгээ заасан хэсэг байгаа. Тэгэхээр тэр дэс үзээд явж болох байгаа. За ингээд 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 10 сэлэм. За хөзрийг ажиглавал ийм үүлэрхэг хэцүү орчинд нэгэн хүний дээрээс зүгээр бурхан тэнгэр бол мох шитгэж шүү зүгээр шууд 10 сэлэм дээрээс маргал энэ ч баг хөө амны хэргийн дүр зураг юм байл юм байна шүү дээ. Цаана нэг бууг ингээд харцсан ийм үүлэрхэг хэцүү нөхцөл байна. За 10 сэлэм юм байт юм аа. Нэгс энэ 7 хоногт ер нь нэг ийм танаас жоохон зоригтой шийдвэр хүсэж байна. Болчихгүй мөө гэдэг. Чи хэцүү харилцаа гэр бүлэнтэй ээж аав аль нь ч гэж болно. Эсвэл хайртай хүн ч юм уу. Эсвэл хэцүү тийм шийдвэрүүд ажил төрөл ч юм уу. Эсвэл гүрэж явах хэрэгтэй юм. Тэрийгээ ер нь нэг болиул яасан юм бэ? Энэ чинь хүн гүрэх юм байна, гүрэхгүй юм байна. Ялангуяа холын зураг хардсан гэсэн ер нь чинь нэг хурч чадахгүй юу гэлээ? Хурч чадахгүй тэр нэг газар гэд дуу байдаг штэ. Тийм юм биш шүү. Угаасаа бүтэхгүй зүйлийг та юу нэг тийм бүтэх юм шиг гүрэгдсэн бол яах вэ? Тэгээ тэр тусам таныг улам яг бодит зорилгоос чинь ингээ холуулаад байсан бол яах вэ гэдэг зүйл тань дээр гарч ирж байна. Тэгэхээр энэ 7 хоногт ер нь өөрийгөө тийм болохгүй зүйлийн төлөө стресс түлэх хэрэггүй. Хит бас өөрийгөө бас тийм ажиллаар дараад тийм болоод өөрийгөө бас ингээ нэг тийм хүнд хэцүү нөхцөлд оруулаад би болохгүй гэж бити бодоорой. Танд болж байгаа зүйл байгаа юу содорх хэмжээнд байгаа. Зүгээр болохгүй байгаа зүйл дээр хит их төвлөрөх. Эсвэл болохгүй байгаа зүйлс нь хүнийг улам ингэ дарахаар хүн пагталтай шүү. Ийм төсөд хүн яах юм? Угаасаа бүтэхгүй үстэй. 1000 юу гэвэл 1000 ингээд бүтэхгүй юм юу гэдэг нь яроолн цорхой завийг тэгээд 1000 сэлбэлтүүдээ тэгэл хол явахгүй үстэй. Яг тэрэн шиг зүйл жоох амьдрал байна шүү. Тийм болохоор ер нь жоохон нэг амьдрал дээр нэг ийм болох буцах тийм шийдвэр гаргах зүйл бол зоригтой хийх. Яг тэгвэл угаасаа болохгүй зүйлсэр жоохон байгаа шүү гэж гарч иж байна. Харин хоёр дахь нь нэгс аяг. За зөрүүд бурхан тэнгэр үрж бас харж байна те. Тэгээд чинь хүзээг ажиглавал ийм тэнгэр дээрээс нүд ингээд нэг алтан аяга ингээд харж штэ. Ингээд цаана нь сарны ийм 6 хэлбэр байна. Хавирган сар тэгээд хариун сараас хавуулаа те. Бүтгэл сар, бүтэн сар хүртэл бүгд байна штэ. Нэг өсөндөө clarity. Энэ нүд аяыг харж байна. Яг тэрнтэй адилхан та ер нь энэ 7 хоногт амьдралдаа бас жоохон бодж үзээрэй. Миний амьдрал хаашаа яваад байна? Хаашаа явах хамгийн гол нь хаашиг явах ёстой юм. Хаашаа явж илүү хайртай, хайр тийм сайн сайхан мэдрэмж те. Тэрнүүгөө орох юм. Тэрийгээ жоохон бодохгүй бол дэндүү ерөнхий байгаад байгаа юм биш үү? Миний өгшөөн гэдэг зүйлийг тэнд хэлж байна. Дээр нь хамгийн гол зүйл нь гэвэл энэ 7 хоногт асуух асуулт. Хайр хаа вэ? Энэ чинь нэг аяг бол мэдрэмжийг илэрхийлдэг хөтөл байгаа. Ингээд 1000 ерөнхийдөө ингээд гүрийгээ яваад байх тусам хүний амьдралыг үндэ илүү тийм материал эсвэл хязгаарч ирэхгүй байж магадлал өндөртэй зүйлс рүү яваад гэдэг юм аа. Ийм учраас ер нь өөрийнхөө амьдрал хайр хаа вэ? Догтлол хаа вэ? Аз жаргал хаа вэ? Хамт тийм гоё халуун талаар орчим хаана те. Тэрийгээ ер нь бодож үзээрэй. Тэр төлөө ер нь нэг ийм тийшээгээ те амьдралаа чиглүүлээ бас болгоё бүтээй гэдэг тал руугаа чиглүүлвэл маш зөв байна. Дээр нь төгсгөлт нэхэд өөрөө чинь ер нь амьдралын бие хаа, эрүүл мэнд ер нь ингээд хэр байгаад байна. Тэ
одоо энэ бихагаа анхаарах уу? Гэд гүзээ өмжиж юу? Зундаа бас нэг хайтайхан нэг юм тэнгисэргийн 2-4 шиг бас сайхан ингээд одоо гиз гүзээ гаргахад те бас нэг юм ичгүй явбаар шүү дээ. Тэр чинь бас жоохон бихатай энэ талаар нэгсэнд анхаармаар байна гэж гарч иж байна. За эхнээс нь дүгнэхэд бол энэ талаараа ер нь болио гэсэн хүмүүсээс ер нь болно. Нэгт хэд ямар нэгэн гүрэхгүй хоёрдугаарт амьдралаа бүтэн зүрийн арга дахиж хараад ер нь ийм байх тийм гэдэг болоод одоо өөрийн амьдрал юу аз жаргал өгч чинь юу давтал өгч тэрийг дахиж олно. Дэндүү тийм ерөнхий байгаад байна. Дээр нь өөрөөрөө биеийнхаа эрүүл мэндэд анхаарна. Ер нь нэг өрхийн эмнэлэг ч юм уу нэг атайх эмнэлэг ороод энүүх нэг ширхад нэг жоохон туслах мөслөлөгч жагараа хавар ядардаг шүү вийцсэн бас сая туслахыг үлсэн. Биеийнхээ арай гайгүй болоод мэдмүүд онгож тэгэхгүй бас нойр мутсан бас чангарсан юм. Тэр ч та бүхэн ч гэсэн бас ядарч байгаа гэж найдаж байна. За харин одоо гаргалгааны нэршил үзэр дөрвөө орцгоё. За юу яцсан чи юм байгаа штэ. 10 сэхний гаргалгааны хөзөр нь одоо болчмор хардаа өвөл болчмор ингэ байна штэ. Хүүтэн сэрүү салхитай. Тэгээд хаал болдохгүй. Шавж явахгүй штэ. Яах юм тэгээд. Дулаан орон руу хөөхөө эсвэл одоо тэгээд нэг гол усаа бараад мэстэй. Яг тэр шиг ер нь хөөхөн та аюу тийм гаргалгаа руу чиглэсэн жоохон дайчин баймаар байна. Одоо асуулт юм байдаг хүмүүсээс. Баг хогт 10 жилийн баг шилдэг үсэн штэ. Энэ толгойн салуу гэсэн толгойгоо мартаад ирэх нэгээд. Гэтэл одоо яг л тийм л байхгүй юу. Энд чинь нэг тийм 10 жилээс нэг тийм сайжирсан юм алга байна. Толгойгүй яваад байна. Дэндүү тийм ерөнхий зөнгөр яваад байна. Энийг жоохон өөрчлөө жоохон толгойтой байх юм шүү. Одоо энэ болжмор бол усан шуушиг одоо дагаад авъяхаа тийм одоо хүч байхгүй. Усан шуушиг хэрэг дулаан орон хааж байгаа мэдгүй. За тэгээд махчин биш. Байжуд хамгийн зөв сонголт нь бол нэг юм одоо цас ухаж шавж идэх. Эсвэл те одоо нэг гол молын мөсөс бараадах. Эсвэл хоторох. Яг тийм тэрнтэй адилхан танд бас их тийм гаргалгааны юмнуудаа олмоор байна. Яг тийм бодтой хөрсөн дээрээ буусан. Хэд тийм грандиоз одоо Монгол орноо хөгжүүлэн нарийн дэрлээс гаргана гэсэн солиот юм биш. Тийм юм бодвол өөрч нь илүү үр дүнтэй байна шүү гэж гарч иж байгаа юм аа. За дээр нь бас наачны аюу гоё юм байт юм аа. Хэвдүүлээ. Өөрчлөлт хөдөлгөөнд орох. Яг одоо байгаа амьдралаас та залхаж байгаа бол маш зөв. Ваа. Тэгвэл яг хааш явах шийд тэгэд үйлдэл хий заа юу. Харин одоо даачи үзэр. Нэг аягны одоо гаргалгааны хөзөр нь одоо чулууны хүлэг буюу одоо морь. За морь яадгийг. Эчин 20 өдөртөө л 20 30 км явж байгаа шүү дээ бас л. Тэгээд дээр нь хүн эсвэл өөрөө явна те. Одоо 4:34 лээ одоо удаан газар давхихад зориулагдсан гэсэн. Тийм учраас нэгсэндээ таныг жоохон тийм хөдөлгөөнд орохгүй мó нэг юм аюул сайхан төлөвлөлөөд нэг зүйл рүү явахгүй мó бас жоохон тийм зөв зүйл рүүгээ шииртэ явмаар байна. Морь гэрээ мэддэг. Ямар цогтуу, ямар ч хүнийг одоо тэгэл морь дээр үчний юу гэсэн ямар гэдэг үстэй тэ. Эзэн цогтуу. Гэхдээ морь нь гэрээ мэдж байгаа. Тэгэхээр морь бол хаашаа байгааг эзэн нэг аваад цогтуулгаач тэгэл явж байгаа шүү дээ. Яг тэр шиг та бас энэ юуны төлөв хаашаа яваа мэддэг, хаана байхаа мэддэг байвал их үр дүнтэй байна. Дээр нь амьдралдаа ер нь нэг юм эмх зэгцэндээ ороод бас жоохон тийм сейф тоглохгүй мó те. Энд чинь морь бол одоо гэрлүүгээ явна. Эсвэл эзэн хаашаа гэсэн явж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан та бас өөрийнхөө амьдралд одоо айгүй тийм бодиттой шийдвэрүүдийг хамгийн түрүүнд жоохон гаргахгүй бол хит грандиоз талын тийм гой мөрөөдлийг юм бордоод байгаа юм биш үү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Сүүлд нь хэлээд эн чинь ийм юу гэдэг юм аа. Хүн ургацаа хураа гэдэг юм байдгийг. Тэгт ер нь танд орж иж байгаа юм байна. Одоо энэ морины их гой утга байхгүй юу? Одоо чинь юу лээ? Унаг байхаас нь ингээ сайхан халамжлаад ингээ явбал чинь унаг чинь бас яг үндэ юу гэжтэй. Бие хамгаалах чадвар бас лавдсан шүү дээ. Тэрнээс нь сайхан хөгжлөө дааг болгоод үрээ болгоо явбал дааг болгоо морь үдих сайхан хөгжөөд их сайн хавтан болдог. Яг тэрнтэй адилхан таны амьдрал та бас өөрөө юу чаддгийг те тэрийгээ сайхан бодоод явбал ууган нэг нүг буйны үеийн үрчин их ойрхон байна шүү гэж гарч иж байна. За харин энэ талаад орог лөөсөө санд юу гэж зөвлөсөн байна харцгаая. За хязгааргүй абундас хязгааргүй одоо элбэг байдал. Ууг нь таныг ингээд одоо бурхан багш яадаг гэдгийг харах юм аа.
иш чаавас нэг амтныг чаавас нэг одоо яаж гэсэн да, халамжлах гэсэн да, хайрлах гэсэн да гэд. Гэхдээ нөгөөх нь явахгүй маа. Нөгөөх нь хит нөө тийм одоо бурхан өөр чинь нэг тал руу явуулах гэдэг. Та өөр нь зүгээр явмаар байна. Үр дүнд нь бурхан болж байгаа өөр чинь амаас нь татаад байна л да. Нэг ёсондоо танд одоо хог тавилангаас заасан нэг юм зам байна. Бодод үзээрэй. Яг миний амьдралд яг юу хийгээд болж байсан бэ? Гэхдээ одоо өөр чинь таалагдахгүй. Эсвэл сонирхолтой сонирхох байх хамаагүй. Тэрийг бодж үзвэл нэг ёсондоо бурхан багч юм уу хог тавилангаас таны ер нь нэг тэр зүрх чиглүүлэх гэдэг. Та эхний ээлжинд яг амжилттай, successful те одоо яг бүтэн замаараа яг тэр зүрх рүү явхад бол юунд анхаарах юм? Тэрийгэ мэдсэн байхад бол нэгсэндээ болох юм байна шүү гэж гарч иж байгаа юм аа. Бити эксит өөрийгөө тийм одоо хувь тавилангаас зөрсөн зүйл рүү юу нь яваарай. Учиргүй ингээл амар хичээгээд тахад нэг юм яаж иж байгаа л нэг юм одоо нэг ямар нэг намын нэг тийм лобби оршлоо гэдэг шиг одоо юм нь хойшдаг ч юм уу эсвэл ямар нэг болохгүй байвал те тэр үл таны зүгээр явуулах зам биш шүү. Зөв би нэг жишээ ярив. Би ингээд одоо нэг хүн мэддэг юм бүр маркетингаар нэг том махны компани маркетинг баацах болоод амар гой болол болчих жоохгүй юу. Гэтэл яг тэгэл мань хүн одоо мань хүний уцаа болгоцсон. Уц нь яасан гэсэн ээж нь аваад хөдөө яваад гисэн. Тэ байхгүй 7 хоногийн дараа хөдөө ирж байгаа юм. Тэгэд эргээд нөө уцаа арай гэж авч аваад залгсан нөгөө компани чинь энэ мөрөөж болгож байна. Тэгээд маркетинг байна гэж алуулсан. Нэгсэндээ тэр хүн тэр замаар явахгүй гэсэн үг байхгүй юу? Маркетинг замаар гэсэн үг. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас ямар нэгэн тийм хойшлох үйл явдал нэг заваарсан болоод байвал та ер нь энэ миний явах зам биш байна л гэж ойлгох хэрэгтэй байгаа юм. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За зоосны бол. Зоос чинь юу штэ? Удаан штэ. Нэг гэсэн хит ингээд хамаг ямаа төлөвлөхийн хажуугаар ер нь жоох үйлдэл хийгээ хит нэг ийм зогсон ясмалхи шиг байж болохгүй шүү те. Эч нэг ийм одоо төсөөл ийм амар нэг юм хамаатан цалин дунд нэг байдаг юм да нэг ахнаар шиг ихшэр байдаг юм. Амар бизнес ярьдаг тэсэр нь юу ч хийдэггүй. Амар толгойд юм шиг хэрнээ тэгээд хойхон заа гэдэг юм болтгоо тэгээд нэг тийм тэндэг явах юм аа тэгээд Монголын бизнесийн хөгжил мөгжил ярьдаг хэрнээ тэгээд одоо нэг юм болтгоо тэр шиг. Нэг гэсэндээ ийм байж болохгүй шүү. Яг хийх юм аа гараас гарах зүйлээ яг хийж сурна. Тэгэхийн тулд эрхэм зорилго тавиад тэгээд тэрийг жижиг хуваагаад өнөөдөр би юу гэсэн те тэрийг явах юм байгаа шүү. Тэгэхгүй тэгэл жижиг сажиг юм яриад гэсэн Монголын одоо тийм криптогийн хөгжил мөгжил юм эсвэл өнөөгийн байдал мэдлгээд эсвэл одоо тийм Монголд орно яамаа гэдээвэл өөрөө явахгүй шүү миний өшөө зүгээр заяа. Энийг хэлье. За ингээ энэ 7 хоног ер нь ийм хүн байх юм байна. Одоо хөтөл дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешны хувьд маш их баярлах болно. Мөн гүлээний утган дээр юу хийхийг хүсэж байна те. Ямар хуу зорилгыг ямар хуу зүйлийг мөн сайхан мөрөөдөж явж байгаагаа одоо гүлээний утган дээр бичиж явуул тэрэн чинь л сайхан манифест хийгээ сайхан залбираад өрөөд өрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайныг хүсэн өрөөе. За дараа миний Монголын хамт түмээ гадаа хаврын салхи хавсрын яадаг шүү. Хавсрын нэвтэгдэг шүү. Хаврын нэвтэгдэг шүү. Гангалжээж наад ханиад минадаа сэтрэвэ. Гадаа ковид шиг тийм ханиад зөндөө байлаа шүү. Тэгээд ханиад төртөй гэвэл наа чи юу штэ одоо тэгээд миний тийм таны хэлсэн үнэн байлаа. Нэрээ ханиад төрсөн гэвэл наа чи миний тийм нэг юм зүүн сүм сайт явах ш. Өөр чи нэг юм одоо балаагийн шинжтэй тэгээд ханиад төрөв. Нэмгэн бовсож болохгүй шүү. Зузаалаарай. Ялангуяа бээр үсэд бол за тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүсэж ирвэл одоо ингээд хоёр дахь зөвлөгөө орцгоё. За хоёр дахь үзэр маань одоо зоосны хатан. За энийг сайхан ангуу хүнэж харна одоо энэ талаар. За ингээд алтан баган нэр дээр те одоо их тогс могстой ийм өндөр сайхан тийм ухаалаг царайтай нэг юм эмгтэй байна шүү дээ. Нэгсэндээ энэ 7 хоног ер нь нэг тэнд одоо илүү тийм байгаа байдлаа ухаарсан ер нь юу болоод байна те. Энэ 7 хоног таны аюу тийм ухаалаг байх юм байна. Ер нь нэг юм амьдралаа том зургаар хаад хүмүүс нарыг сайхан хүндлээд ер нь жирийн байдлаас илүү сайхан байх юм байна гэж гарч иж байна. Яаж үг гэхээр ийм байгаа юм. Далаалтан зөөлөн хэрнээ. Гэхдээ далаалтан зөөлөн хэрнээ буултан чанга.
Нэгсэн хит амар хүн гайх болохгүй юм тийм болохгүй нэ. Яг хийгсэн ялангуяа бодсон төлөөсөн юмудаа чимээгүй хийчихвэл маш үр дүнтэй байна энэ талаар. Бүхэн сайхан бүтээд аюу сайхан өөрийгөө сайхан авч яваа те. Гоо амж гисэн амж байгаа ер нь хүмүүс өөрөөсөө сайхан хараад их гоё юм байна яа тийм potential харах тийм үе байна шүү гэж нэг талаас гарч иж байна. Нөгөө талаас чинь зоосных. Ерөнхийдөө дээр нь эмгтэй байгаач амьдрал таныг одоо олон зүйлсийг чимээгүйхэн ялангуяа энэ 7 хоногт их амжуулах ажил төрөл гэр бүл одоо харилцаа те ялангуяа юу шүү нэг юм богино хугацаанд нэг тийм туслаас гэж явчих зүйл биш шүү яг тийм хамгийн чухал гэсэн зүйлсүүдээ амжуулахд бол маш их азтай байх юм байна одтой байх юм байна те одоо хамгийн чухал нь гэвэл энэ юм байгаа штэ амьдралаас таныг нэг тийм гоё зүйл одоо энэ аз зэвсэн 7 азан шавсан 7 хоног байх юм байна. Тэгвэл одоо чимээгүй байх хэрэгтэй шүү. Хит хүн гайхуулж болохгүй. Хит юм нэг юм хонгороод мань бол Монголдөө зогддог содорч болохгүй шүү. Хүнтэнд зодуулж шүү тэгвэл. Нэгсэндээ миний хэлж байгаа зүйлийг ойлгосон байх гэж бодож байна. Бити энэ 7 хоногт ер нь чимээгүй юм хийчих. Нэгт. Хоёрдугаарт өөрөө чинь ер нь одоо залбирж байгаа энэ үйлдэл их зүг байна. Ялангуяа өөрийгөө яг юуны төлөө яах гэж явж байгаа юм те. Одоо тэрийг ерөнхийд одоо тийм сахиусуудаа ингээд хэллээд бурхан сахиусаа хэлчихэд бол их зүг байна. Ялангуяа энэ талаар өөр чинь тийм одоо манифести буюу одоо нууц таталцсан гэдэг штеп. Яг тэр шиг зүйлсүүд чинь маш хүчтэй байна. Маш үр дүнтэй байна. Тэ? Тийм учраас энэ 7 хоногт их сайхан зүйлсүүд аюул болох юм байна гэж гарч иж байна. Тэгээ нэг анхаарах зүйл гэвэл ер нь энэ 7 хоногт бас өмнө нь болж байсан давтагдж байсан зүйлсүүд болох учраас ер нь ямарваа нэг ингээд асуудал хариул ямар юм тийм болвол хүнээс нэг бол маш сайн асуу. Ямарваа нэг гаргалаа юм даа ингээд жоохон тийм бардам зангаргаа те. Ийм эсвэл би энийгээс асуух гэж болохгүй. Хамгийн дургуйч юм эсвэл хамгийн сонирн баачгнаас юм асуучхад бол болж байгаа юм. Айтайхан. Тэр хүн яг хөө мэдээж сонин аашгирагдчих юм эсвэл тэнийг юм боллоо гэж битээ бод зүгээр сайхан үр дүн гарч ийн. Ер нь эрдлээ үр дүн чухал. Яг жижиг сажиг юм байх үйл байна. Тэгээд юу байгаа юм. Хүмүүсээс маш сайн асуу. Одоо давхар ингээд өнгөрсөөсөө юм чинь би энэ яаль хэлэхдээ сайн бод тусламж гоохот бол болж ийн гэж одоо их сайхан зүйлс болох юм байна гэж гарч ирж байна. За ер нь хоёр дахь нь нэг сэлэм. За энэ чи юу штэ? Бүх юм тодорхой байх хэрэгтэй. Энэ 7 хоногт. Одоо чинь нэг сэлэм бол одоо оюухан логик үзэг гэдэг байхгүй юу? Ялангуяа энэ чинь одоо өөрийнхөө одоо ингэж ялангуяа энэ өгүүлбэрийн цаана гоц хит ингээ энэ майнд толгоцтой байгаа ингээд нэг хит ерөнхий болчихсон, заваарчсан ийм зүйлсүүдээс нэг талтай гарга. Ялангуяа хүмүүсээс маш сайн зөвлөгөө авахд бол их дээр байна шүү гэж гарч иж байгаамаа. Одоо энэ зараа хараа. Хөөрхөн зэрэглэх гоё яваастай. Нэг гэсэндээ энэ зараа бол яг тийм юма мэдий аргыг олон гэж байгаа зүйл. Яг тэрнтэй адилхан таны амьдрал энэ 7 хоногт бол их гаргалгаатай арга олъё гэсэн зүйлсүүдээс гадна ямарваа нэг зүйлийг шинээр эхлэхэд ямарваа нэг зүйлсийг одоо ингээд ерөнхий байдлаас нь хараад за ер нь л дайрч орё хулгайч удаа үзэлцээ яац үзээ гэхэд бол их зүү 7 хоног шүү. Одоо ялангуяа харилцаа эсрэг хүсэн ч юм уу те эсвэл гэр бүлийн харилцаа тал дээр нэг талтай гарах одоо яг за даргаанаа би ч юмтай нийлмээр байна. Эсвэл хоёулаа ингээд нэг юм одоо муур ног шиг болгон шиг байгаа болоо. Мань өсгөшүүд байна. Гэхэд бол яг айгүй зөв үе байна. Нэгсэндээ хатны сэлэм. Гэхдээ хатан зоосны хатан дээр сэлэмтэй зоолны хасан ботон болж байгаа хгүй юу. Тэгэхээр таны амьдрал маш тийм даруухан хэрнээ шийдэмгээ байх 7 хоног. Ялангуяа хосын болон гэр бүлийн харилцаанд одоо өөрөө шинэ ийм толгойгүй байх сонирхолтой тэ хүмүүс үүдэг штэ. Ерөнхийдөө нэг юм юу байдаг юу гэдгүүлээ одоо өөрийнхөө байлгыг хүсдэг хүмүүст одоо шалгавч үзүүлэхэд бол маш зүг 7 хоног шүү. Чи юу л гай шүү гэхэд бол их зүг үе байна гэж гарч иж байна. За харин гаргалгаа наривчсан үзрүүдөө одоо орцгоё. За гарчсан байна. За 14 баланс одоо ингээд ойн гүнд одоо ингээд хоёр эвэртэй моогоо бие бинийгээ сайхан баланслаа байж штэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр
өөрийнхөө мэдрэмжийг ер нь нэг юм баланстай барьж сурах шүү. Нэг үлхийт нэг тийм зөнгөртөд гэдэг нэг өхөр шиг ус нэг юм харчаад нэг юм гайхаас ууж болохгүй. Эсвэл хит нэг юм алдцгаа дараануудаа бас тийм огцон муртай байж болохгүй. Мэдээж өөрийгөө өмөрх үедээ сайхан өмгөөлж хамгаална. Бусд үед бол ер нь нэг юм даруухан царилсан ингээд сууж яхад бол нэг буруудахгүй байна. Тэрийг яг үндэ бурхан тэнгэрээс өөрчилж хүсэж байна гэж гарчиж байгаа юм аа. Энд чи ийм байгаа юм аа. Өөрөө чинь ингээд дотор өөрийгөө одоо self care одоо self одоо өөрөөдөө дотор хүнд итгэхтэй. Давхар бас өөрийгөө хайрлах гэж юм байгаа. Тэрэн дээр их сайхан анхаарал бас зүүн совингоо сонсож сурахад бол ер нь энэ талд их сайхан гой үр дүнгууд гарч ирэх юм байна шүү гэж гарч ирж байна. Харин за 8 буюу одоо хин юу хардаа сахиус онгоц сахиус бөөгийн гэдэг шиг. Нэгэсэндээ дотоод таны ингээд ивэдэг өвдөцэн сенс одоо сахиус сүнснүүд дээцүү чинь те таны ер нь юм хожим бол одоо асаалтаа 15 2 баригацыг бол одоо зогсож байна. Юу ч хийсэн юм дайчин байж шалхаа. Тэгтээ чимээгүй гэж гарч иж байгаа юм. Ямарваа нэг үйлдэл өөртөө ихтэй байх байдалтай та хязгаарч ганцаараа байгаагүй шүү. Тийм үргэлж тийм хүмүүстэй зүг сахиусуудтайгаа зүг одоо их тийм сайхан орчинд байгаа. Таал жоохон өөртөө ихтэй байгаа даа гэж гарч иж байгаа юм аа. Зоригтой, жоохон зоригтой. Одоо тийм сул тийм ярьж болохгүй. Зоригтой тийм жоохон чанган шиг дуурах шиг зүгээр. Үгүй. Гэт. За харин энэ 7 танд одоо Oracle үзрээс юу зөвлөсөн байна харцгаая. Environmentalist гэж байгаа шүү дээ. Одоо нэгсэндээ таныг та хүмүүсийг сайн хайрлдаг юм байна, хайраа өгд юм байна. Зөвхөн та яг тэр хайрмаар авч чадж байгаа юу бодох асуудал шүү бас. Нэгсэндээ нэгдүгээр та хүнээс сайн хайрлах юм тийм болт юм байна. Гэтэл яг хайр хизээ хайр гэдгийг би бинийг хайрлах хайр гэдэг байхгүй. Тэгэхээр та яг тийм хайр дүүрсэн орчинд байх ёстой шүү. Дэндүү тийм хайр маяг юм тиймгүй одоо өөрөө чинь үнэлрүү газар бол нэг байгаад хэрэггүй шүү. Яг өөрийгөө бас үнэлж сураарай те. Одоо тэгэхгүй бол дэндүү тийм өөрийгөө жаасан юм байхгүй өөр чинь ч үнсэн тийм заваарсан юм байна шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За 11 Justice шадрагаас хит тус нэг тийм хүүтэн хүнд юм тийм байж болохгүй. Одоо чи юу гэдэг вүлээ? Хит нэг талтай гараад одоо бүх юмын хүүтэн одоо шууд ингээд сэтгэмэд байгаад дайрчих ч юм уу. Эсвэл ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг бүх юм амьдрал харц байгаа юм биш үү? Таач бас харц байгаа юм биш. Бид бүхэн хүүхэд хязгаарны өдөр тодорхой хэмжээний жижиг сажиг самаа нүгэл одоо үйлцээг ярьдаг байхгүй та. Христэн бай, муслим ч бай, одоо бурхан багш ч бай одоо хамаалахгүй. Яг тэрнтэй адилхан одоо өөрийгөө бас жоохон бас бусдыг бас ойлгож ойлгох хэрэгтэй байна. Хит нэг тийм ерөнхий амьдралын юмнэр хатуу бас өөртөө хатуу бас бусад бити хатуурхаарай. Өөрийгөө ч хайрлаж зураарай тий. Хит бас өөртөө бас одоо ингээд ялархаад хатуурхаад бас ингээд чангалаад оч болохгүй шүү гэж энэ лод бууж байна. За ингээд 2 дахь зэрэг манд дуслаа. Биш ч юм таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, субскрайб дараарай. Мөн донешн явуулал маш их баярлах болно. Мөнгө гөрөөний утган дээр юу хийх хүсэж байна? Одоо ямар хуу одоо санаа одоо зорж байна те. Тэрийг сайн бичиж явуул тэр чинь л сайхан одоо залбирал үйлдэл өрөөл хийгээд манифест хийж өгөх болно. Тэгээд та бүхэн миний Монголын ард түмэн тэгээд би бинийг өөрийгөө жаа хайрлаж сурья. Бид чинь нэг хүн ноогдох одоо нэг амиа хоролцтой дотлоо бас Азиад одоо толгой зөгч байна тий. Одоо иймэр бахархаж болохгүй үстэй. Тэгэхээр өөрийгөө жаа хайрлаж сурья. Өөрийгөө жаа өмөрч сурья. Ялангуяа нэг бүтггүй шараад одоо ингээд сонс яриад зүгээр салаач зоригтой салаач гараад сурья. За юу. За тэгээд одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань одоо 9-7 аяга. За хөзрийг ажиглавал 7 за угаасаа 7 аяга байгаа мэдж байгаа. Угаасаа 7 аяга байна. Ингээд 7 гэхдээ 7 аягаар харуул те. Дандаа тийм 7 аяга болон дөөрөн байгаа. Гэрэл байна, ус гал те. Од мод биш те. Хамгийн гол нь энэ одоо усан дээр байна. Цаана нь үүл байна гэсэн үг. За ер нь энэ 7 хоногийг бол одоо бас ингэмээр байна.
Ер нь миний хөгшин яг юуны төлөө яах гэж яваад байна те. Нэг бодж үзмээр байна. 7 аяга гэдэг бол одоо чинь хүнд ингээд хүсэл байна би ойлгож байна. Гэтэл чинь яг үндэ хүн бүгд нь авч чаддгүй. Яг муухайчсан үнэ. Яг нэг батарааны нэг тийм 2 юм гуруулах гоё үйдэг. Яг тэрнтэй адилхан та бас энэ хүсийг сонгосон хүн та бас дэндүү одоо тийм яг найдвар тэгээд гоё явж байгаа ч гэсэн дэндүү нэг тийм ерөнхий биш өөрийгөө нэг тийм үгүй ерөнхий тэгээд ийм одоо зөнгөөрөө яваад байгаа юм шүү. Тэгээд нэг ийм амьдрахыг хичээж байгаа ч юм би ойлгож байгаа. Бас нэг тийм гоё байх гэдэг ч юм би ойлгож байгаа. Гэхдээ яг ямар замаар яах гэдэг одоо тийм нарийн юм мэдэж гин үү гэж одоо би асуумаар байна. Яа тэгвэл 7 аяг гэдэг үзрийн утга нэг юм байдаг хгүй юу? Хоосон. Энэ 7 аяган дээр аваасаа яг үндэ юуч байхгүй. Галж байхгүй, уусч байхгүй, одж байхгүй, заа тагтааж байхгүй. Гэтэл яг үндэ энийг байлгаад байгаа юм шиг хүмүүс бодоод одоо үүлэн дундаас хаадахгүй. Одоо цаана үйл байгаа биз. Ийм учраас энэ 7 аяг гэдэг бол хоосон гэдэг үг байна. Яг таны амьдралын бас яг том зориг харсан яасан юм бол дэндүү тийм зөнгөр буюу хоосон байгаад байна. Та их сайхан мөрөөдөд гоё юм байх юм аа. Гэхдээ бас ингээд бас нэг тийм атайхан найдвар тэгээ яваад байна. Гэхдээ зарим тохиолдолд зарим зүйл чинь бас хоосон байгаад байна. Одоо дэндүү тийм ерөнхий байхаас гадна та яг тэрэндээ яаж хүрэх мэдгүй ч юм уу те. Эсвэл амьдралынхаа бас буруу зүйл рүү явж байгаа ч юм уу. Яг нэг тийм таны харах үзэх жоохон тийм проблем байгаа юм шүү. Ер нь энэ 7 хоногт та тэрийгээс асуул ямар вэ гэж энэ 7 хоногт танд бас хэлж байгаамаа. Тэгээ эн чинь ийм байхгүй юу? За яг хамаалга ингээд юу гэж болж ин гэхэд энэ чинь яг үндэ та яг бодит амьдрал таны одоо бодит те хүрч чадхуус зүйлс. Одоо яг болон өөр зүйлсүүд одоо хүрч чадхааргүй зүйлс хоёроо жоохон энэ 7 хоногт ялгаад тэгээд тэрнээсээ нэг юм энэ нь болно энэ болох юм гэдэг рүүгээ одоо тий хайр дурлалын харьцаа ч юм уу эсвэл ажил төрөл ч юм уу эсвэл хүнтэй уулзах зүг болох ч юм уу тий за энэ одоо ингэ худлаа болсон. Гэхдээ энтэй бол байж болох ингээд тэгэхгүй бол та яг өндөө өөртөө дэндүү тийм ачаа юу өгөөд тэгээд тэр нь бүтэхгүй болохоор мянган одоо ингээд яг 7 нэг нь бүтэе л та. Гэтэл тэр нь 6 бүтэхгүй байдаг. Тэгээд чинь одоо нэгдэр ач холбогдлохгүй тэгээд 6 дээр л яастай амьдрал би яастай муу юм аа нэмит юм аа гэж бодож яваад байгаа байхгүй юу. Яг энэ зүйлээр ер нь энэ 7 жоохон ач холбогдлогоо жоохон шийдэл гаргавал маш зүг байна шүү гэж ер нь хөтөдөр хэлж байгаа юм аа. Тэгээ энэ хардаа усан дунд байгааз ялангуяа тань шиг юм мэдрэмжээр амьдрал болж байгаа үйл явдлуудаар одоо хөглөгддөг хүнд одоо бас яг тийм хит өндөр тийм одоо хүрхэд хэцүү тийм зорилгууд ч юм уу эсвэл бас олон юм зэрэгцсэн ч жоохон тийм хэцүү байд юм аа. Яг нэг зүйл дээр аюу сайхан төвлөрөөд сайхан дараал уулчих. Энэ 7 аяга гэдэг шиг 7 янз бүр хөслөөтэй. Тэгээд за энэ нь бол энэ хэдэн жилдээ энэ бол арай болоогүй маа. Энэ нь бол яг ойрын нөхцөлтэй гээд явчихд бол энэ чинь 7 ямиг нэг дор биш нэг ямиг нэгээр явуул таны бас мэдрэмж нэг сайхан болох юм. Та бас өөрийгөө бас арай өөрөөр хараад бүх сайхан юм болох юм шүү гэж нэгдээс хэлж байгаа юм. Харин хоёр дахь нь савааны боол буюу савааны хэлж. За одоо хөзрийг харуул те. Нэг нь залуухан ир одоо мангоны модтой юм сайхан газар нэг сав ингээ барьцсан бас өргөх гэж байж штэ. Нэг гэсэндээ таны амьдрал юм байна гэсэн үг. Одоо юу гэдэг вэ? Өөрчлөлт рүү орох хэрэгтэй юм аа. Та ингээд ер нь амьдралаа юу тийм сайхан зөв рүү оруулах тийм одоо нэг ээлзагийн лэрдгүү шууд болох хэрэгтэй юм аа. Энэ тэр нь энэ 7 оноос эхлэх юм байна. Ялангуяа та бол залуу хүн бас залуу сэтгэлгээтэй сайхан хүн юм. Ирээдүйн юм сайхан байгаа юм те. Ийм төсөлд таны амьдралд их сайхан өөрчлөлтүүд ялангуяа энэ 7 хоногс орж ирэх юм байна. Таныг ер нь ийм майнд одоо сэтгүү талыг чинь тийш их сайхан чиглүүлж байгаа юм байна гэж гарч иж байна. Гэтэл энэ дээр ийм байгаа юм. Анхаарах зүйлсүүд гэвэл нэг талтай гарна. Гэтэл нэг талтай гарах яаж байгаа шийдэмгий дайр. Ер нь нэг ийм таны бас энэ талаар аюул сайхан шийдэмгий байвал их сайхан аз ивэхээс гадна их сайн сайхан өвдлүүд болоод ихнээсээ те гойгоо зүйлсүүд орж ирэх юм байна гэж хөзөр дээр бол гарч иж байна. Яагаад вэ гэвэл хүн болгоно нэг тийм жижиг сүлтал байдаг юм. Таны энэ жижиг сүлтал бол
таны одоо ийм жоохон шийдэмгий бус байдал яг гадаад юм мэддэггүй. Уг нь ингээ яасан юм төлөвлөгөө гой юм байдаг. Гитсэн хэрнээ болдгоо зүн чинь жоохон таны бас нөлөөлт юм байна шүү. Тэгэхээр энэ 7 хоног та шийдэмгий биш одоо шийдэмгий байгаад дайчин байж чадвал их гоё одоо энэ жимсний үр жимсээ аваад сайхан байх юм байна гэж гарч иж байна. За тэгэнгүүт хамгийн нэсэн хөвжтэй байт юм аа. За таараа өдрийн ингээ 4 мил одоо юунууд элемент дундаас хамгийн хэршүүд нь одоо нэгсэнтэй савааны цаадлаа байдгийг. Таны нэгсэн яг тийм нэг айхтар сайхан хүндрэлтэй буур сүртэй дайчин хийх юм бол хийдэг шадруу. Ер нь та энэ 7 яг тийм маягаар байж чадвал ихтэй танд хийж чадахгүй малгай. Тэ сайхан юм төлөвлөд нэг юм ажлаа сайхан төлөвлөж хосын харилцаа байна уу те? Ажил төрөл байна уу? Эсвэл яг юм хийж хүсэж байгаа зүйлсээрээ сайхан яг тийм шадруу жон дайрвал маш сайн байх шүү гэж гарч иж байгаамаа. За харин одоо гаргалгааны нэрс үзэл рүү орцгоё. За 10 аяг ихнийх нь аз жаргал. Пөөст аягчин бол одоо мэдрэмжэн дээр бол одоо ийм сайхан уулзуулсан халигаал орж ирдэг шиг. Нэгэсэндээ таны энэ аз жаргал яадаг гэдэг зүйл ийм байхгүй юу? Аз жаргал гэдэг юм сайхан дунд орж ирэх гэдэг юм байна. Таны руу сайхан чиглүүлж байна. Та яагаад тавчдахгүй байна гэхээр мэдээж дүрмийн дагав. Имх замраг имх зэгцүүд болгоод яаж аз жаргал орж ирэх вэ? Яг уу би нэг 2-3 пианы асуудал яриаггүй шүү. Яг урт удаанд үргэлжлэх тийм 50 аз жаргал. Энийг яаж оруулах гэвэл таны амьдралд маш сайхан цэг зэрэгтэй тэгээд мэдрэмж хэрэгтэй. Танд та уулыг мэдрэмжээр хөглөгдөж явдаг хүн учраас одоо айгүй сайхан тийм гоё байна. Бас ингээ хайш сайхан бүтээтэй бүхэм зэгстэй те. Одоо төлөвлөгөөнд орсон байгаа учраас гэж явхад бол ялангуяа энэ 7 хоног танд бол их сайхан аз жаргалтай тайван одоо бүхэн биедлээ сайхан явах юм байна уу гэж гарч иж байна. За харин хамгийн сонирхолтой хамгийн гоё нь одоо саваангүй чулууны хатан буюу баавгай. За энэ хартаа баавгай хүн хоёр бие биеийг харж байгаа юм шиг байгаа. Нэгэсэндээ таны сахиусч таны ивэгээ дугууны хиймэрлэнэтэй энэ 7 хоног их байлгаа те. Одоо чинь бол одоо ичээсээ гарч байгаа баав гэдэг хэвгүй. Яг та ичээсээ гарч байгаа юм шиг тийм сайхан үр дүнтэй гоё байх боломж шанс бол танд зөндөө байна. Даанч та одоо жоохон шийдэмгий дайрах хэрэгтэй байна. Бас давхар зүүн сангаас сонсох хэрэгтэй байна. Дээр нь чинь одоо амьдралыг юу болоод байгааг гэдгээ мэдрэх хэрэгтэй байна те. Ийм нөхцөлд таныг бол яг үнэндээ аз яадаг гэдэг юм бол бүгд зэг ивэзэн байна. Одоо бүх юм танаас хамаарч байна гэж гарч ирж байна. За харин одоо энэ 7 танд одоо арклозроос юу гэж зөвлөсөн байна? Харъя. Кристалл. Одоо нэгсэндээ энэ чинь утга нь юм юм. Та одоо ямар нэг кристалл яадаг гэдэгтэй холбогдоход одоо таны энерги орно гэсэн үг байхгүй юу? Эдгэрлийн энерги гэсэн үг. Яг тэрнтэй адилхан та бас ер нь энэ 7 сайхан манифест хийх ямар нэг юм зоригтой яг одоо тэрэнд төлөрсөн чинь бол уг нэг сайхан биелэх юм байна. Одоо чи энэ л ахгүй та. Одоо энэ сахиус чи ийм баавгын дүртэй байна. Таныг бол ер нь ямар нэг сайхан чиглүүлэх те гоё байлгах. Тэр бүх зүйлүүд таныг ингэ байлгаад байгаа юм байна гэж гарч иж байгаа юм аа. Тэгэхээр ер нь яг юу хүсэж байгаа зүйлс одоо энэ чинь штэ. Сайхан төлөвлөөд тэгээ сайхан дайрахад залбирлуудаа сайхан залбираад явхад бол их гоё гоё зүйлс бүтэх юм байна. За харин энэ 7 хоног юу болохгүй вэ? За бас төс тас юу байж болохгүй. Нэгсэн дөрөв түлээ. Уян хатан байх хэвээр. Тэрнээс одоо юу гэдэг чинь амьдрал харцаахан биш үү? Боор үзэхээр чирэнлээ өнгөд байгаа. Яг тэрнтэй адилхан та бас шууд нэг юмдээ сэлэн барайл ингээл шууд бүх юмтай муудалцаа. Чивэл болохгүй. Би энэ мөрөдл аялаа. Би ингээ буужилаа гэж болж болохгүй. Зүгээр нэг юм балансаа барай юу хийчихсэн шүү. Одоо дүүлээ хойшлуулах юм хойшлуулна. Яг одоо юу дүүлээ харилцаагаа зүгээр юм дээр заримаас нь мөрөхөд бол нэг буруудах юм байхгүй. Угаасаа миний бодлын зарим сайн үзэл авч яах нь мэддэг. Ер нь нэг юм бүтэхгүй юм гээд одоо хүүхний хэрэлтэхэргүй зарим тохиолдолд мөрцөн зарим тохиолдолд амар байдаг. Яг тэрнтэй адилхан та бас амьдралдаа ер нь сэт аймаг тийм хүүхэнтэй бит ялангуяа энэ 7 хоног бити муудалцаарай. Бас нэг юм шууд бити хаярай. Хойшлох юм бол хойшиж болно. Бас нэг хүүхэнтэй муудчих болохгүй шүү гэж гарч иж байна. За ингээд
3 дахь үзэн манд дуслаа. Одоо хөдөлгөөн дэлхийн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешны хувьд маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээрээ юу хийхийг хүсэж байна, ямар зорилготой байна. Юу нийтлээ тэмүүлж нэгтэй бичээ явуул. Тэр чинь л сайхан манифест хийгээд үлдээ те. Сайхан ерөөлөргөөд залбирх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайсны хүссэн өрөө миний Монголын ард түмэн тэгээд юу ягаарай. Сэтгэл зүгээ өөрөөгөө сайхан бас шагнаж сураа. Ихэд бас өөртөө тийм хатуу хэцүү тийм юм тавьчаа тэрэндээ шаналж болохгүй шүү. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө дараагийн видеогоор уулзцаая.